дотор арга буюу вилан. Вилан гэж юу юм бэ? Эсвэл төхөөрөмжийг одоо ингээд ашиглаад ингээд сүлжээг дотор нь ингээд тус нь ингээд дотоод сүлжээ буюу виртуал лам болгоод хуваахаар аргачлал. Тэгээд ингэж хувааснаар болохоор виланд байгаа хэрэглэгчид одоо ингээд хоорондоо шууд холбогдох боломжгүй одоо ингээд бүгдийн ингээд нууцлал юм сайжирч байгаа даваа талтай. Тэгээд тусгаарлагдсан вилануудыг интервилан руудын ашиглаад одоо рутерээр дээр ингээд чиглүүлээд хооронд нь холбож болох байгаа. Тэгээд энэ тоглоом нь болохоор ингээд зүгээр сүлжээг хоёр угаад вилан 10 вилан 20 гэсэн хоёрыг хөр байсан байгаа. Энэ дээр тийчэрсэн вилан 10 хүүд энэ дээр вилан 20 энэ нь болохоор рутерлээ. Яг даалгаврын бодлого нь болохоор энэ дээр одоо вил одоо багшид вилан 10 хоёрд нь вилан 20 ажилчид вилан 30 гэсэн ингээд хоёр шиг switch ашиглаад ингээд 3 ийм вилан сүлжээ өсгсөн. Тэгээд одоо 2 шижиг ингээд хооронд нь танк шилсэн. Тэгээд яг танк шилснараа нэг switch дээр байгаа одоо вилан 10 энэ хоёрдугаар switch дээр вилан 10-ийн багш одоо хоёр ингээд вилан хоёр энэ тусдаа вилан юуны багш нарт шууд пин одоо энэ холбогдож болохоор болж байгаа. Тэндээс энэ хоёр хооронд чиг ингээд хоорондоо холбогдож болохгүй ингээд сүлжээг ингээд тусгаарлаж өгч байгаа гэсэн. Тэгээд яг шалгах нь болохоор Type-C хэрэглэгч рүү ингээд холбогдох боломжгүй ингээд нэгтгэж шалгана гэсэн. Энэ дээр одоо fail гарч ирсэн. Тэгээд даалгавар 2 нь болохоор ингээд оюутны сүлжээ нь 1000 хэрэглэхтэй ингээд тэгэхээр одоо сүлжээг багтаа 1200-оор туугаад одоо энэ 1024-т ингээд багтахаар ингээд 22 маск ашиглаад авсан. Тэрнийх нь мужинд болохоор 100 энэ дээр 172 116 цагтгээс эхлүүлээд 172 16 3 250 1024 болж авсан байна. Багш нарын нь болохоор 300 хэрэглэгчээр одоо 302 хэрэгтэй. Тэгэхээр 512 багтаагаад одоо 23 маск ингээд ашиглаад одоо 172 16 4-өөс 172 16 6 тэгэхээр ер нь 5-ын 255 хүртэл сүлжээ хэрэглэсэн. Wire switch нь болохоор 50 хэрэглэсэн. 64 хаяг байгаа. Тийм сүлжээний хуваалт хийх даалгавар гэсэн.
Даал 3 даалгавар 3 нь болохоор ингээд мөс одоо мөсийн номын сан 7 дугаар хичээлийн байр ингээ хоёр тустай сүлжээг одоо ингээд рут дээр холбосон. Тэгээд одоо свичүүд дээр одоо багш дээр VLAN 12 дээр VLAN 20 гэж төрлөө. Одоо рутер дээрээ VLAN рутинг хийгээд тохируулж өгсөн байна. Тэгээд мөн сервер дээр C6 DNS домен C6 домен нэрээ одоо DNS хаяг дээр нэг зөв тохируулж өгсөн. Тэгээд энэ дээр шалгах юм бол ингээ хандаж болж байгаа. Тэгээд рут дээр нь VLAN тохируулж өгсөн. Тэгээд яг VLAN одоо рутингийн яаж тохируулж өгсөн бэ гэх юм бол одоо рут дээрээс гэж жагаад энэ порт дээр одоо ингэж зааж өгснөрөө одоо VLAN 10-ын мэдээлэл хүлээж авч байгаа гэсэн рутер дээр. Тэгээд одоо яг энэ ноносон портон дээрээ 192 168.11 гэсэн одоо VLAN-д байгаа хэрэглэгчдийн гартаар одоо тохируулж өгсөн рутер дээр. Хоёр рутер дээр нэг одоо VLAN 20 VLAN 10 гэдэг ер нь хоёуланг тохируулж өгсөн. Тэгээд багшаа тэгээд лабораторийнхоо цалин дээр болохоор ингээд дээр одоо ингээд өөрөө скриншотны үйл явцуудтай оруулаад энэ хүн даалгаврын ингээд өсний симуляшнээр харуулаад энэ дээр одоо пин хийж зүйлсэн. Үйл явцын бүгдийн скриншотыг оруулсан байгаа. Тэгээд шалгах асуултууд нь хариулаад лабораторид хэлсэн байна.